сонгосон би барилгын цахилгааны инженер мэргэжилтэй болно. Яагаад гэвэл манай нэг ах барилгын цахилгааны инженер тэгээд одоо ингээд тусдаа компани байгуулад ингээд юу яагаад тэгээд 100 бол ахыхаа барилгын хэсэг дээр ажиллаж үзсэн. Барилгын цахилгааныг хийж үзсэн, ер нь хийхэд нь ялбар тэгээд ер нь болох юм шиг санагдал. Тэгээд барилгын цахилгаан их надад бол амар гоё таалагдсан. Тэгээд барилгын цахилгааны инженер болно. Мэргэжлээ сонгосон. Энэ мэргэжлээ гэдэг ахаас энэ тантаа мантаа тийм тойл талруугаа. Ахыгаа дараагаа сонгосон да. Ирээдүйн мэргэжлээ сонгосон. Одоо ирээдүйн мэргэжлээ жүжигчин болоо гэж бодож байгаа. Багада нэг кино тоглосон. Тэгээд кино тоглосноос хойш жүжигчин болёо. Тэгээд нэг нороо мэргэжлээсээ аюул кайфтай болсон болохоор яг тэр мэргэжлэрээ тууштай л хичээл хийж бодож байна. Манай ах тэгээд ахын дөө ингээд юмнуудаа ингээд үнэлцэгтдээ ингээд гоё цэвэрхэн хийгээд зуртал ер нь бол гоё шүү дээ. Ер нь манай ахалт надад зөвлөсөн дөө. Зөвлөхгүй би зүгээр өөрөө яагаад ахаасаа хэлсэн чинь ах тэгээд амар дэмжижсэн. Америк мэргэжил ер нь гэр бүл найруулагч бүгд ер нь мэдээжсэн. Ер нь нэгдэггүй одоо тийм барилгын цахилгаан хэмжээ тэгээд одоо айл гэрийн тог цахилгаан тэгээд их нөхөл юм хийж авдаг болохоор ирээдүйд ер нь ихтэй мэргэжил. Миний сонгосон мэргэжил ирээдүйд ер нь хэрэгцээтэй байх ба. Аав ээжийн одоо шахалт дарамт найзуудын буруур ажиллах тэгэл юу гэдэг тэгэл хүсдэггүй юм хийх гэж тэгэл бас боддог шүү дээ. Мэргэжлээ буруу сонгох хэрэг өөрийнх нь бие биелдэр аав ээж ар гэрээс нож мэргэжлээ тэр нь татвар хэрэг. Хүмүүс одоо мэргэжлээ одоо нэг хүрээлж байгаа хүрээлэл найз нөхдөд хүрээлэл тэгээд бас гэр бүлийн хүрээлэл гэдэг аюул том байгаа. Тэрнээсээ юм гээд дарамт шатнаасаа хэлээд мэргэжлээ нь буруу сонгох гэдэг. Мэргэжлээ буруу сонгосноор тэгээд хийж чадахгүй юм одоо хийх гээд нэг хүчлээ тахгүй тэгээд хүн чинь одоо мэргэжлээ буруу сонгохоор би ийм юм сонгохгүйсэн гэдэг нэг тэр ажилдаа нэг туушгүй нэг хийх гэсэн хүсэл эрмэлзэл байхгүй тэгээд одоо хоёрын оронд нэг одоо хармаацсан болно гэх юм байна. Мэргэжлээ буруу сонгосноор энэ хянамгай тэр ажиллаа тэгээд тэр ажиллаа нэг тууштай өгөхгүй дурдгүй ажиллаа дуртай хийх гэдэг юм шиг тэгээд тэр хүн ер нь тэр ажиллаас нь кайф авч ажиллаж чадах байх. Зэгчүүд одоо хэлэхэд бол хүүхдүүдээ тэр яг хүсэж байгаа тэр зорилго руу нь явуулаа тий битээ тэгж одоо ингэдэг гэж заагаад тий одоо тэгээд найзуудтай болохоор тэгээд яг өөрийнхөө хүснээр л тэгээд хүссэн юм хийгээд л мэдгүйс түрүүн хүүхдийн мэргэжил сонголт тэгээд сая тий тустай хандуулж юм тэгээд дургүй зүйлийг хийхгүй шиг заавал гэр бүлийн гэхгүй хүүхдээ дуртай мэргэжилт нь ажиллаарай гэж хэлсэн яа.